Би энэ хар дарсан газар аль хэдийнэ 5 шөнийг өнгөрөөч. Энэ хараал илтсэн аимшигтай аниматроникуудтай зурлалцаар бүр залхлаа. Би зүгээр л ажлын зар хараад амар хэлбэр аргаар мөнгө олъё гэж бодсон юм. Гэтэл үгүй ээж. Энэ бүх аниматроник бас энэ пиццаны газар болсон гайх мэмэр аимшигтай аллууд. Тэр алуурч яг хийм бэ. Тийм ээ. Яг одоо та бүхэн subscribe бодороо. Үгүй бол би та нарыг буудах болно гэдэггүй. Юу ярьж илаа ант шүү дээ. Тэгэхээр би энэ бүх нууцыг яаж олох ёстой вэ? Тийм ээ. Та бүхэн мэдээж Five Nights at Freddy буюу Freddy-тэй өнгөрүүлсэн 5 шөнө хиймэх тоглоомыг сайн мэдэх баг. Энэ тоглоом нь анх Scott Cawthon ганцаархнаа 2014 онд бүтээсэн байдаг бол одоо бүхэл бүтэн тийм 2025 хүртэл цоошин тоглоомод гарсаар байгаа. Тийм энэ жил хүртэл дахиад нэг тоглоом нээлттэй хийх гэж байгаа тун бодохгүй. Гэтэ бид тэр тоглоомыг одоохондоо тоглохгүй, харин би 2023 оны 10 сард гарсан Five Nights at Freddy-ийн кино болох Universal Pictures Blumhouse-ийн хамтын бүтээл энэ хүү уран бүтээлийг та бүхэнд маш товчоор тайлбарлаж өгөх болно. Тийм ээ. Бичлэгтэйгээ цуг байгаарай. Бас subscribe дарахаа битгий мартаарай. Үгүй бол та бүхнийг Freddy зайлгах болно. Юу. Яч тарахад юм. За би ханаа төрсөн байгаа. За олон толоо юм нуршаад явах уу? Кино руугаа орцгоо. Цагтаа л төм түжигнэж бомбожгонж байсан Freddy-ийн пиццаны газар хүүхдүүд алууснаас болж хин ч ирэхэ болж бүр хаагдсан. Тэгсэн мөртлөө харуултай заяа. Яагаад гэж юу? Ингийн тулд. За тэгэхээр киноны маань гол дүр болох Майк Шмидт гэх газар энэ Малийн секретийн байсан. Яагаад байсан бэ гэхээр хүүхдэд дагуулж явсан нэг хүнийг хүүхэд тулгаалж ийн гэд зодцсон. Тэгээд ажилласаа хусуулчихж байгаа юм л т. Тэгээ энэ нөхөр чамд ганцхан ажил байна да. Ер нь тэр ажлыг хийх үү гэд ерөнхийдөө манай нөгөө Freddy-гийн пиццаны газрыг хэлж байгаа. Тэгээд манай хүн ажил хийхгүй бол энэ Abby гэдэг баг дүүгээ энэ нэг Jane гэдэг нөхөрт алдах гээд байгаа болохоор ерөнхийдөө ажлын саналын зөвшөөрөөд ажил харуулдаг. Тэгээд манай хүн баг байхдаа бүр баг дүүгээ ингээд тулгаад алдчихсэн. Тэгээд тэргээ дандаа зүүдэлдэг. Тэгсэн чинь энэ газарт ирснээс хойш нэг сонин зүүдлээ тийм 5 хүүхэд ингээд зүхтаагаа тойноос нь хөөж гүнгүүд ингээд барьж авч зүсч мүсээ тийм сонин дэгээ мэгээтэй. За юу ингээд тэгээд гайхаад байж хооронд нь Vanessa Shelley гэдэг нэг офицер ирээд шарахын боож өгöd. Чи яагаад шарахтчаа вэ? Мархтчаа вэ? Чи шин хамгаалагч юу? Энэ газар ч амар гоё хүүхдийн тоглоомын газар байсан гэл ерөнхийдөө энэ тоглоомын газрыг танилцуулдаг. Баг бахтаа л ирж ирсэн юм шиг. Энэ хооронд нөгөө нэг их чинь дүүгийн өөрийн болгохын тулд нөгөө манай Майк Шмидт ажиллаж байгаа газрыг хүмүүсээр бүснүүлүүлээд ер нь дээрэм тонуул хийлгээд ер нь ажиллах боломжгүй хүн байна гэд дүүгийн авч мөнгөний авах гэдэг нэг юм л дээ. Гэхдээ эднэр буруу газраа сонглоо доо. Яа тэгвэл Bonnie, Freddy, Chica, Foxy ноён юу нөө бялон толгойд гэх энэ нөхдүүд жирийн аниматроникууд биш бүр амьд тий. Тэгээ манай хүн дүүгээ дагуулад энэ Freddy-гийн пиццаны газарт ажиллахаар ирсэн чинь бүр дүүн нөгөө хэдтэй найз болсон байл яг. Агаа энийг хараа амар гоё хөөхөн бамбруу шугаа үсттэй Freddy гэдгийг тэгээ манай хүн эднэр яхаар хөдлөө явж идэх хайш юм бэ ямар сони юм бэ гэд ерөнхийдөө гайхаж ихлэн. Тэгээ зүүдэнд нь нөгөө хэдэн болохоор чи баг багтаа алдсан дүүгээ эргүүлж аммаар байна уу мэн үү гэл тэгээ амар сонио аммаар байна юу ч үгүй яах уу гэд тэгжсэн манай Abby бэртээд тэгээд Vanessa болохоор чи дүүгээ хамаагүй энд авчирч болохгүй шүү. Энд маш аюултай. Чи дахиж авчирх юм бол дүүгүй болно шүү молно шүү гэд амар сонио юм яриад тэгээ манай хүн энэ нэг юмтай дүүгээ үлдээчихэж байгаа байхгүй юу. Тэгээ ажил дээрээ ирээд унтсан чинь нууг нь баг багтаа алдсан дүүгээ ууг нь алдаагүйгээр зүудэлдэг. Гэхдээ энэ бүхэн буруу гэдгийг тэр мэдж байгаа. Энэ юм байгаагүй. Гэтэ чи энийг хүссэн. Тий болохоор Abby бидний нэг болсон гэд нөгөө хүүхдүүд ч амар сонио юм яриад үгүй юм байхсгүй гэл. Тэгэл нэгээр нь өөрийг нь шархтуулаа. Тэгээс ирсэн чи бүр яана
яна аниматрик боллоо гэд. Гэтэ манай хүн гол дүрэлтэй яах вэ тий. Тэгээ Foxy хөөж мөөгөө тэгээд энэ хооронд Фредигийн дотор байдаг хүүхэд Абби дээр ирээд Аббиг авч явах гад. Тэгээд Аббиг авчирсан. Тэгээ өөртөө хоныг болгож байгаа гэдэг нь юу вэ гэхээр аниматроникууд руу оруулах гэдэг юм аа тий. Энэ хооронд Ванесса ерөнхийдөө Майк Шмидтийг аварцсан яг бүх учрыг тайлбарладаг нь юу вэ гэхээр Ванесса багада энтхий эзнийх нь охин байсан. Тэгээд эзэн нь жоохон галзуураад ерөнхийдөө хүүхдүүдийг алаад тэр чигтэн цогцсыг аниматроникууд дотор хийснээрийн цогцууд нь амилаад ерөнхийдөө аниматроникууд хөдөлж явдаг болцсон юм байна л л дээ. Тэгээд манай хүн Аббиг авах гад бүгднгийн ерөнхийдөө тог зөвхүүлэх замаар ухаалдуулсан ч гэсэн энэ бялуун толгойд ядаргаатай юм шиг гай болоо. Тэгээ Foxy амилж босч ирээд ядаргаа вэ гэд ухаалдуулсан ч гэсэн бусад нь дахиж босч ирээд бүр энийг Spring Trap дотроос William Afton гэд нөгөө Purple Guy гарч ирээ манай Майк Шмидтийг зодж модоод байж хат нь Абби бүх юмыг ойлгоод аниматроникуудад зориулаад ерөнхийдөө хүүхдүүдийн сүнсэнд зориулаад энэ шартуулаа муу хүн гэдгийг нь өөрсдийг нь алсан гэдгийг нь мэдүүлж хооронд бүр охиноо хутгалчул яах вэ энэ мүү балиар амтан тий. Тэгэд энийг нь мэдээж угаасаа хүүхдүүдийн сүнс мэдээд биднийг алсан хүн энэ байж гээ шууд дайраал ёстой манай хүн жинхэнэ мэхэндээ гэд өөрөө аниматроник дотроо сүлбүүлээд өгөж байгаа юм да яг л тоглоом шигэ тий. Ингээд Фредигийн пиццаны газар ч нуурж манай хэд ч амьд үлдээд Ванесса гимлэг түргээд ерөнхийдөө кино маань амар гоё аз жаргалтайгаар дуусч байгаа маа. Кино маань дуустал хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Энэтэй төстэй болон өөр бичлэгүүдийг үзмээр байвал мэдээж та бүхэн subscribe товчон дээр дараад лайкуудаа ч гэсэн дараад комментэн дээр коммент бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай залуусаа.